Онгахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Төвшин Баяр маань хүрэлцэн ирсэн байгаа лээ. За сайн байна уу? Сайн байна уу? Тартай байна. За тэгээд та өөртөө эвтэхнэр суугаад хөвчөөс үгээд за энийг зөвхөн тийм ээ. Татаас ч тийм микрофоно өөрлөгөө бас татаад тоглоо суугаарай. За ингээд үү те. Тий. За сайн явж ирвөө. Сайн явж ирлээ. Баярлалаа өрсөнд. За манай нэвтрүүлэг маань болохоор Generation Cafe гэдэг 7 хоног болон дандаа 4 өдөр болон 2 цагаас 4 цаг хүртэл явагддаг. Тэгээд манай 2000 оны төлөөлөл эмүүж байна. Сайн байна уу? Манай 90 оны төлөөлөл сайн байна. байна. За 80 оны төлөөлөл би байна. За цацар зэтэр нэг үе юм байна. Нэгэн үеийнх юм байна гэж. За өрсөнд баярлалаа. Тэгээд нөгөө анхны сүмжийн талаар ойлголтуудыг хөргөрсөн байгаа. Тэгээд эхлээд нэг хүмүүсийн нөгөө нэг жоохон эргэлзээд идэг ялгадгүй нэг хэд юм хэлэх зүйтэй байхгүй ч бодож нөгөө анхны тусламж гэдэг бол яг нэг газар дээр нөцүүлж байгаа тусламж хамгийн ойр байгаа хүн. Манай улс ч нөгөө төргөн тусламжийн системтэй. Emergency Medical Service гэх 103 дугаар дээр байдаг. Америк энтерт бол 911, 999, Европ 112 гэдэг бүх улсад байдаг үйлчлэг. Нөгөө эрүүл мэндийн шалтгаантай хүний бид асуудал үүслэ гэхэд тухайн нөхцлөөс тээвэрлээд яаралтай тусламж болон эмнэлгийн байгууллага төрөвч өгөх зорилттой. Тэгээ зарим асуудлууд шийдэхтэй. Тэгээ давуу тал нь юу гэхээр манай энэ эрүүл 103-ын тусламжид бол эмчнэр явдаг. Яг 6 жил төгсөөд гарсан эмчнэр явж байгаа. Бусад улсууд бол нөгөө парамедик, EMT гэдэг нэг арай өөр мэрэгчлэтнүүд гэсэн үг. Тийм. Тэгэхээр яг хүлээн авах нөгөө яаралтай тусламж дээр бол эмчнэр маань хүлээж аваад тусламжийг. Тэгэхээр тэр хүмүүс бол зөвхөн ослын газраас тээвэрлэх хэрэгтэй. Тэгэхээр илүү ард иргэдэд хэрэгтэй зүйл нь юу гэхээр анхны тусламж буюу яг хажууд нь байсан хүмүүс үзүүлдэг тусламжийг яриад байгаа байхгүй. Тэгээ Монгол улс маань өөрөө энэ осол гэмтэл гадны шалтгаанд нас баралтаар нэлээд өндөрт ордог. Тийм. Нийт нас баралтын 3 дугаар байранд орж ирдэг. 1-р байранд болохоор зүрх судасны хөвчлөл. Зүрх судасны хөвчлөл. Одоо нөгөө зүрхний шигдээс тархин цус арах юм бол нас баралтын хамгийн тэргүүлэх байр. 2-р байранд бол манай улсад хавдар орж байгаа одоо нас баралтын. Тэгээ 3-р байранд осол гэмтэл гадны шалтгаан. Тэгэхээр өнөөдрийн өгч байгаа зүйл бол хүн болгоно анхны тусламжийн тодорхой хэмжээний мэдлэгтэйснээр хайртай дотны эргэн тойрны хүмүүс аврах боломжтой болтгоо л гэсэн санаа байгаа юм. Тийм, өстой маш хэрэгтэй юм. Тэ бид нар ингээд одоо яг ингээд мэдээд байгаа ч юм шиг мэдгүй байгаа ч юм шиг байгаад байдаг шүү дээ. Яг ер нь яг ийм тусламж үзүүлж байгаа юмнууд сошиал болон ер нь газруудаар их баг цэцэгтаад байдаг шүү санагддаг надаа. Яг зөвлөмжүүд ер нь байгаад байдаг. Одоо ийм юм байдаг шүү гэл ингээд бичсэн эмчнэрийн юмнууд байгаад байдаг мөртлөө бид нар яг ингээд ерөнхий бас нэг сайн мэдгүй байгаа тий. Зөв. Энд чинь нэг анхны тусламж эрүүл мэндийн боловсрол буюу 10 жилийн сургалтын системд маань байгаа. Ерөнхий боловсролын систем. Гэхдээ нөгөө одоо эрүүл мэнд аюулгүй байдал анхны тусламж гээд эрүүл мэндийн хичээл дээр нэг баг цаг ороод явдаг. Тэгэхээр эн чинь нөгөө нэг яг одоо жишээлбэл ажлын байран дээр байгаа хүмүүс бол жишээлбэл эрсдлийн ажлын байран дээр ажиллаж байгаа хүмүүс бол хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн тухай хуулийн дагуу заавал суух үүрэгтэй болчихдээ. Гэхдээ нэг 2 цагийн сургалтаар ч юм уу энэ бүгдийг нэг хийж чаддаг болно гэхэд бас эргэлзээтэй. Ягаад гэхээр эн чинь өөрөө тодорхой хэмжээний ур чадвар шаарддаг. Одоо энэ нөгөө би манекав хийсэн байгаа тийм ээ. Энд дээр нөгөө тагвар маань харж ирсэн бах тийм. Цээжин дээр нь дардаг. 30 удаа дардаг, 2 удаа амьсгал өгдөг. Энэ амьлуулах суур тусламж гээд. Өөрөөр хэлбэл хүний зүрх зогсохдоо бас 2-3 төрлөөр зогсоод байгаа байхгүй юу? Хэд хэдэн төрлөөр. Тэгээ тэрийг бол эмнэлэгт одоо нөгөө монитор холбоол ямар хэлбэрийн зүрх зогсолт байна гэж ялгадаг. Тэгэхдээ л дэлхийд бол одоо юу гэж үзэж байна гэхээр хажууд нь байсан хүн энэ CPR буюу цээж шахалт амьсгал өгөлтийг эхлүүлээд маш хурдан хугацаанд. Тэгээд нөгөө хамгийн ойрын газараас бас энэ дефибриллятор буюу юм төхөөрөмж гэдгийг автомат тохируулах дефибриллятор гэдэг AED гэдэг нэртэй. Тэгээд энэ төхөөрөмжийг авчираад цээжин дээр нь ингээ холбоод шок өгчхөр хүний зүрхийг бас ингээ аварж болдог. Гэхдээ хурдан хугацаанд гэж байгаа. Болж игэл 3 минутын хугацаанд авчираад шок өгдөг. Тэгэхээр эн чинь нөгөө зүрх зогсож болно. Гэхдээ анхны тусламжийн мэдлэгтэй хүмүүс байснаар амь аврах боломжийг л нэмэгдүүлдэг гэж үзэх нь байна. Тэгэхээр хүмүүс бол ихэнх тохиолдолд юу ч хийгээгүй л түргээ эртэл. Гэтэл нөгөө зүрх зогсчоод тарих өгчих хугацааг бол ерөнхийдөө 4-6 минут гэдэг байна. Хамгийн хурдан маш богино хугацаанд шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө түргэн тусламжаа хүлээж итэр түргэн тусламж чинь бас заа нэг 15 минут дундаж хугацаа. Тэгээд тэрнээс урт төгжрэлтэй үед бол тэгээ бас нөгөө үзэгчтэй сандж хэлэхэд хүмүүс нөгөө шаардлагагүй дуудлага их өгдөг те. Манайх ч нөгөө төлбөргүй. Тийм. Тэгээ дээрэс нь одоо юу гэдгийг те нөгөө амбулаторийн тусламж үйлчлэгийг
төрийн тусламжаас авах гэдэг хүмүүс. Хүүхдийнхаа чагнуулъя гэж яах шиг тий. Энэ чинь нөгөө яаралтай тусламж гэдэг хүмүүсээс ялгахгүй л байна л да. Тэгэхээр анхан шатанд бол хүмүүс нөгөө ингээд ядч хүний биеийг ингээд үнлээс орчих хэрэгтэй л гэдэг юмээс ч өгөх гээд байгаа. Ямар байвал нэг аюултай юм. Ямар байвал би нөгөө амбалтаараар очиод үзүүлэх юм бэ гэдгийг ялгаас орчвол. Тэгэхээр ер нь бол хүний амин насанд хамгийн түрүүнд шалгах хэрэгтэй юм бол нэгдүгээрт амьсгал байдаг. Ухаан санаа байгаа. Ухаан санаа. Ухаантай байна уу? Хоёрдугаарт амьсгал байгаа. Гуравдугаарт пүс байгаа. Логшаалт гэсэн үг. Тэр та гур маань энэ талаар одоо хүний ухаан санааг яаж шалгах гэж ер нь төсөөлж байна. Ер нь бол яг нарийн юу ч мэдэхгүй байна. Ер нь ухаан санааг яаж шалгах юм бол одоо байна уу чи намайг харж гинөө мөн үү тий харж гинөө чи байна уу байна. Тэнгүүд амьсгаа авахыг болохоор зэрэг ерөнхийдөө энүүгээр нь өнөрлөлт тий. За яг зөв. Логшилт болохоор зэрэг мэдээж энэ суцсыг ингээ байрангууд суцны логшилт явагдаж байна уу. Зүгтэй. Тий. Ерөнхийдөө хүмүүст ингээ мэдлэг өгдөг шүү дээ тий. Гэхдээ яг одоо жишээлбэл би таныг одоо пүс шалгатхаа гэх юм бол нөгөө энэ чинь нөгөө сургалтаар эзэмшээд тодорхой хэмжээний ур чадварыг шаарддаг учраас мэдэхгүй шүү дээ. Тий. Нөгөө сургалтын үед олон улсад ингээд нөгөө хүн болгоныг анхны сүмжийн боловсролтой болгох гэдэг зорилт тавьсан байгаа. Одоо жишээлбэл дэлхий дээр 2030 он гэхэд нэг албан байгууллага дор ээж нэг хүн, сургуулийн орчинд нэг хүн, айл гэрт нэг хүн энэ анхны сүмж үзүүлэх чадвартай болчих юм бол гинтийн нас баралтыг тодорхойгоор бууруулах боломжтой гэж байна. Тэгэн гот хамгийн одоо зүрх зогсоож байгаа түгээмэл хамгийн гол шалтгаан бол зүрхний шигдээс. Heart attack гэдэг ярьдаг шүү дээ. Heart attack. Тэгээ энэ дээр бол зүрхний шигдээс болоод зүрхий тижээж байгаа титэм судсын тодорхой хэсэг маань бүглэрж ийн гэсэн үг шүү дээ. Сан хэмжиг болоод. Тэгээд зүрхний нөгөө хим алдагд. Хим алдагд нэхэр нөгөө фибрилляц энэ гэл нөгөө зүрх ингээ сайн ер нь бол ингэж ашиглах хэрэгтэй юм чинь ингээ чичрээд ийн эсвэл ингээ намд ингээ зогсчих магадaltaй. Тэгэн гот энд нь болохоор хүмүүсийн нөгөө хамгийн гол алдаа нь бол ачаал өгөөд идэг болом одоо шинж тэмдэг илэрч байгаа шүү дээ. Одоо шигдээс болоод ирэх юм бол цэжний өвчүүний ард өвдөн. Дараад байгаа юм шиг, базаад байгаа юм шиг, нухаад байгаа юм шиг. Цэжний ардл гэсэн үг. Цэжний ард. Яг энэ цэж зүүн тал руугаа тийм. Ерөнхийдөө цэжний ард өвдөд ийнэ гэж хэлнэ. Тэгээд энэ өвдөлт нь бол тийм онцлогтой. Эрэгтэй те хүмүүстээр бол илүү их зүүн гарлуу дамждаг өвдөлтүүд. Зүүн гарлуу ингээд дамждаг өвдөлттэй. Ингээд өвдөд ийнэ гэдэг хэлнэ. Заримдаа хүмүүс бол цэжин дээр хүн гараа суудсан юм шиг гэж хэлэх жишээний. Эмэгтэй болон өндөр настай хүмүүс шинж тэмдгүүд арай жоохон өөр. Одоо ар нуруугаа хатгаад ийн хоолоороо ингэж өвдөд ийн гэдэг ч юм уу те. Тэгээд дагалдаад нөгөө зүрх ингээд цусаа сайн шахахгүй байгаа учраас хүн хүүтөөс гарна, амьсгаад нь, сандрна те. Дотор мохоо оргин ингээд бие сулрна, эм шинж тэмдгүүд илрээд. Тэгээ энэ үедээ болохоор хүн ер нь бол аль болох тийм ачаал авах хэрэггүй. Тэгээд ихэнхдээ одоо жишээлбэл фитнест явж байгаа хүмүүс нөгөө ачаал авахар. Жишээлбэл архины хэрэглээтэй холбоотой, фитнест ингээд их дасгал энэ төр хийсэнтэй холбоотой нөгөө турах гэж байгаа гэдэг. Ер нь бол титэм судсан ингээд тодорхой хуваар одоо бүглэрчгсэн одоо суц хатууралтай. Тим хүмүүс маань ачаал авах үед ингээд шигдээс болчих магадлал айгүй өндөр байдаг. Шигдээс гэдэг маань нөгөө судас маань ингээд ерөөдөө бүтэн бүглэрээд тийшээ цус оцгой болчлаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр зогсчингууд бид нэр хүмүүсийн хамгийн гол даа алхаад даашаа суух хэрэгтэй. Хагас суугаа байрлал гэдэг нэг нөгөө half sitting position буюу ханалаад одоо би ингээд тусаа сууж штэ. Яг үнэ. Тэгээ хөл өвдгөөр хагас нуглаад өвдгөн доороо бас дэрмэрээвээд тэгээд ингэр замаа одоо барьж байгаа юмнуудаа сайхан тайлна, задгаална. Тэгээд ерөөхдөө аспирин гэдэг юмны харшилгүй болвол аспириныг цус шингэлэх юм явах юм шүү дээ. Яг хүмүүсийн нөгөө толгой цус шингэлнэ гэдэг ойлголт яваад идэв. Ер нь бол нүж үсгээс сэргийлдэг. Бүглэрхээс шингэрнэ гэдэг чинь нөгөө ингээд усанд одоо сахартай ус мал дээр ус ингээ шингэрэх шүү дээ тий. Тэгэхээр бүглэрлээс сэргийлдэг юм багхгүй юу. Нэг ялцсууд ингээ хоорондоо нүж үсгэс. Тэгэхээр шигдээсийн тавиланд аягүй сайнаар нөлөөлөхөөс аспирины 365 мг зажил гэдэг. Гэхдээ харшилгүй. Дээрээс нь цус гоожмынхаа хам шин тэр илрээгүй тийм хүмүүст бол та гурманд гэхдээ 325 мг-аас би харсан уу? Гүү харин тийм сонсоогүй. Аспирин 81 л гэж байдаг. Яг үнэ тий. 81 гэж байдаг, өөр 100 гэж байдаг. Тэгэхээр 81-ээс бол ерөөхдөө 4 орчим. 2-4 ширхгийг. Оох 81-ээс үү? Энийг нөө baby aspirin гэдэг байхгүй жижигхэн. Тий. Жижиг үс жижиг мэд шүү дээ. Жижиг мэд лээ. Тэгээд нөгөө ингээд амдаа зажлахаар хүчлэг байгаа. Тэгээд дандаа ам 4-ийг уун гэсэн үг үү? 4-ийг 2-4 ширхгийг. За бас мэднэ. 100-аас бол нэг 3-ыг 81-ээс бол 4-ийг амдаа зажлахаар амны састаар шимэгдэд тэгээд маш хурдан дүүлжил үзүүлдэг баг. Тэгээд яхав хянан хүнээ нөгөө пүс шалгана гэдэг байна шүү дээ тийм. Ерөнхийдөө бол том артериудыг тэмтгэх нь илүү зөв байдаг. Одоо яг энэ
Энэ нөгөө Adam's apple гэдэг ихтэй хүмүүсийг энэ түнх. Тэгээ энэ талд байгаа юм хүзүүний болч энэ хоёрын завсарт хоёр хуруугаар ингээд гүн рүүгээ тэмдэрдэг. Эмэгтэй хүнийх. Юу н адилхан. Яг нь эмэгтэй хүний нуртлын жоох тийм том биш л гэж. Энэ тийм байна. Энд бидэгдэж дүүклэг гэж. Манай гур манус тэмдэрдэг. Логсож байна. Тэгээд өөр дөрөө тэмдэрэхээс илүү хүн дээр бас ташаад үзүүлэх зүгээр. Алим мэд бодлоорсон. Нойлоос одоо нэг хүртэлх насны хүүхдүүд дээр энэ болгоны дотор талд нь ингэж авчижтэй. Бас тэмдэрдэг. Дотор талд нь. Бас мэддэг. Илүү судсан том судтай гэсэн. Тийм, эндээ илүү том гэсэн үг байна. Бас цавны арт дээрээс тэмдэрч болдог. Одоо яг энэ цавны нуглаас дээр нь ингээд дараад үсгэр цавны арт дээрийг бас тэмдэрч байна. Тэгэхээр ер нь бол нөгөө нэг ч удаа тэмдэрч үзэж байгаа хүн дээр очиод ингээд тэмдээд үзэхээр бас их жаахан сандарна. Хайгаад тэр чинь өөртөө итгэхгүй. Одоо яг л энд одоо байгаа мó байхгүй мó гэл те итгэдэггүй. Тэгэхээр хугацаа алдчихдаг. Тийм учраас пульсыг одоо артерийн судасны логшилтыг тэмдэхдээ 10 секундээс илүү тэмдэрэхгүй гэж байгаа. 10 секунд тэмдэрэд байхгүй л гэсэн үг. Тэгвэл хүмүүс нөгөө ингээд ингээд зовоогоо юм тийм байгаа юм шүү да би чадахгүй байна да гэх. Тэгээд яг хоо бас артер тэмдэрж явах явцдаа арьсны температурыг тэмдэрнэ. Мэдээж хүний арьс хуурай бүлээн байх хэвээр. Ямар нэгэн чигшлгүй байх хэвээр тий. Тэгэхээр нөгөө шокын шинжүүдэд юу орж ирдэг вэ гэхээр арьс ингээд хүтэн болоод нойтон болоод ирэхээр энэ шокын шинж тэмдэг гэж үздэг байхгүй. Арьс нэр илэрч байгаа. Ухаан санаа амьсгалыг бас шалгах хэрэгтэй. Эхлээд ер нь бол дараалал нь ухаан санаа амьсгал пүүс гэсэн дараалалаар. Тэгэхээр годомжинд хин нэг ухаангүй болцсон байвал таагуур маань очиод нэгдүгürt ингэ дуудаад үцгэнэ шүү дээ. Тэгтээ ингэж алгадаж малгаддаг шүү. Тийм. Тэг ягаад тэгэхээр хүзүүний гэмтэлтэй тархинд цус арвцсан байвал бас хүмүүсийг болохгүй. Тийм учраас ингээд зөвхөн мөрнөөс ингээд дууддаг гэдэг яг энэ шиг ингээд та зүгээр үү намайг сонсож гин үү? Тэгэхээр хүн нүдний харцыг харах гэдэг, хариулж байгаа байдлыг шалгах гэдэг. Тэгээ таны зааврыг командыг биелүүлж чадж гин гэсэн үг. Одоо жишээлбэл баруун гар та нүдээ нээдэ гэтэл нээж ивэл таны команд мэдрээд нь шүү дээ. Яг гоо зүгээр та нар нэг юм бас харж байсан бахтай хүмүүс энэ дээр ингээд дардаг шүү. Дараад тийм ухаалцсан үнийг энэ дээр нь дарс сэргээд тэр яадаг юм үнэ юм. Энэ сэргээдэг биш. Тэр яадаг юм бэ нэр? Энэ нөгөө өвдөлт өгж, цочрол өгж энэ хүний хариулт байныг шалгаж байгаа хэлбэр байхгүй. Тэрнээс нөгөө сэрээдэг гэх юм бол одоо энэ ухаангүй хүн болгоныг л очиад тарахаар сэрэж шүү дээ. Тэгэхээр эн чинь цочрол өгөөд хариу үйлдэлээс шалгаад байгаа байхгүй. Тэгвэл ингэж толгоор хүрэх нь бол ер нь нэг тийм бас зохистой биш. Хүний нэг толгоор өөр. Тэгэхээр энэ өвчүү энэ төр дээр бас ингэж тохож бол эсвэл чимэгчж болно шүү дээ. Зөвхөн хүнд цочрлохын тулд ингээд энэ мөрний энэ дээдлээс ингэж чимэхэд согтун юм ч гэсэн ингээд одоо годомжинд тавьж байгаа согтун ихэнх нь одоо та бид бас сонссон бол Монголд байгаа яарт тусламжийн дуудлага ихэнх нь бол согтуугийн дуудлага тий архины хордлого хэтрүүл эргэлттэй холбоотой дуудлагууд байхгүй. Тэгээд нийт нь одоо ослог гэмтлийн шалтгаан насааралтын баг ихний байранд нөгөө хордлого тал архины хордлого орж иж байгаа байхгүй. Баг 80 гаруй хувь ч гэдэг лүү те. Тэгэхээр архины хэтрүүл эргэлттэй холбоотой насааралтаар маш өндөр бас. Тэгээд ингээд согтуу хүмүүний чинь ингээд очиод ингээд цочрлохоор хариу байна шал. Ямар ч хариу өгөхгүй байвал нөгөө аюултай. Яралтай түргэн тусламж дуудана. Энэ чи бүр ухаангүй байгаа учраас. Тэгээ энэ хүн чинь амьслын замд бөглөрч болно, осгож болно, тий. Тэгэн гутаа дараагийн үйлдэл нөгөө арх энэ төр хэтрүүлсэн эргэлэн амьсгал дарангуулдаг. Ерөн зүрх мөрх ингээд зогсож байгаа модж байгаа юм шиг. Тэгэхээр амьслын шалгана. Шалгахдаа заавал амьсгалын замыг чөлөөлж шалгаарай гэдэг. Чөлөөлнө. Яаж чөлөөлж байгаа? Чөлөөлнө гэдэг юунаас гэж асуух хэрэгтэй байх тий. Юу бөглөрөөд байгаа юм бэ? Юунаас чөлөөлөх вэ? Тэгэхээр хэл гэсэн үг. Хүний ам дотроо хэлнэ шүү дээ тий. Нөгөө ингээд ухаангүй болчоор сулраад болчингоо хянж чадахгүй болоод залгуурлуу гайна амслын зам бөглөж. Бас. Тэгэхээр чөлөөлдөг техник нь бол үндсэндээ нэг ийм л техник. Нэг гараар духан дээр хоёр хуруугаар өрөөнд орос бариад ингээд гидэлэх энэ техник. Ингээд чөлөөлчлөө гэсэн үг. Амслын замаа тий. Яг хуу энэ бага насны хүүхдүүд дээр амслын зам богино байдаг учраас бас хит их ингэж гидэлгэж болохгүй. Нэг бог татагтаад иддэг гэж үздэг. Тэгэхээр арцсангуу 30 градус орчим тий. Дээрээс нь нуруу нугасны гэмтэл сэжгэлж ивэл бас хүнийг ингэж болохгүй. Бас. Нөгөө скутер сүүлийн үед ч Улаанбаатар хотод маш их скутер surround ийм ослоод их гарч байгаа шүү дээ. Тэгээд өндрөөс унсан машинд мөргүүлсэн энэ төр тохиолдлууд бол болгоомжтой. Арай өөр техник байдаг. Амслын зам чөлөөлдөг. Тэгэхээр яг нуруу нугасны гэмтэл хөөж үзэх юм бол энэ. Тэгээд чихээ ойртуулад харах, сонсох, мэдрэх гэдэг 3 мэдрэхүй зэрэг ажилуулаад шалгана. Тэгэхээр хүн амьсгалж ил цээж нь хөдөлж байгаа. Амьсгал сонсогт нь ингээ
Хоёрдугаарт, гуравдугаарт үлээвэл мэдэрдэг штэ чихч нөгөө нэмгээ арьстай. Тэгэхээр чихээ амрууны илүү сайн ойртуулад өгөө гэсэн. Тэгээд энэ шалгах хугацаа бол 10 секундээс бас хамгийн багтаа 10 байна. Хүмүүс нөгөө хальт шалгаад. Тэгэхээр хүний амьсгал чинь нөгөө ингээд бас химнэлтэй штэ тий. Дунд нь амьсгаа аав. Оо яг тийм. Тэгэнгუთ доор хаяж 10 секунд буюу 2 амьсгалын хугацаанд шалгаарай л гэдгийг. Удаан ингээд. Дэргэн тойронд байгаа хүмүүсээ сайхан чимэг болгож чад ингээд шалгана. Энэ дээр бас нэг одоо хүмүүсийн дунд байдаг түгээмэл нэг ойлголт бол юу гэхээр энэ зүрх зогсож байгаа мөчөд бас нэг амьсгал илэрдэг. Тэрийг болохоор гаспинг амьсгал гэдэг. Төгсгөлийн амьсгал. Яг үнэ хүмүүс нөгөө яг нас орж байгаа хүний хажууд байж үтсэн хүмүүс энийг айгүйх ярьдаг байхгүй юу? Орчин дуурж байгаа. Тий хурхраад байгаа дуусч тийм л шүү дээ. Манай ээжээс ягдаг чинь. Хоолоогоо татчих тийм л. Эсвэл хурхраад. Энэ чинь нөгөө эмгэг амьсгал буюу abnormal breathing гэдэг хэвийн бус амьсгал байхгүй юу? Маш түгээмэл илэрдэг. Бараг 40-40 хүртэл хувьд илэрдэг. Яг зүрх зогсоор тийм амьсгал илэрдэг. Тэгэхээр тэгээ горчгоноо дуурайд байт юм л тий. Дуурж байгаа л тасалтай л. Тийм бол хүмүүс нөгөө гэдэг байхгүй юу? Одоо амьсгал байгаад исэн гэж яриад. Тэгэхээр энэ бол амьсгалгүй сүүлийн амьсгал гэсэн. Тийм гол шууд нөгөө нэг цээж халтыг эхлүүлэх хэрэгтэй гэсэн. Цээж халтыг эхлүүлэх хэрэгтэй. 30 удаа дараа нь 2 удаа амьсгал өгнө. Тэгээ энэ л процесс ийг л яриад байгаа. Тэгээ яг одоо ингээд нөгөө ярьж байгаа сэдвээс боломжгүй байна те. Ингээд гараа зүв байрлуулдаг. Харин яг хаана юм бэ? Яг зөв. Ерөөсөө мэдэхгүй байгаа байхгүй. Буруу газар дараад байдсан даа гэдэг зарим. Харин баг хавиргын хулчмаар. Би таагаад тарлах уу? За тийм. Энэ хавирганы ном ба штэ тий. Хавирганы ном ингээд хоёр талаас ингээд уулзахаар энэ голдоо ирээд ингээд энд мөгөөс байгаа. За тийм бай. Мөгөөс цаашаа чанга дарахаар тэр мөгөөсөн дээр ингээд хоёр хурууг тавиад тэрний дээд тал дээр байрлуулдаг. Баг мөөмний гол. Яг зөв. Тий. Ер нь эрэгтэй хүнд бол өхний шугамаар ингээд шугам татаад тэрний голд ийм гарын алганы товгор хэсэг яг ингээд голлоод байрлалчихэд тэгээд ерөнхийдөө нөгөө ингэж түгждэг finger lock буюу ингээд түгждэг. Тэгээд цээжний хаан бол хамгийн багтаа 5 хамгийн ихдээ 6 см хортон доошоо. Тэгэхээр ер нь бол push hard буюу нэлээд хүчтэй дарна л гэсэн. Тэгээд хурдан дарна. Бүр ингээл юм л шүү дээ. Яг үнэ. Айл болох тохоогоо нуулахгүй байх хэрэгтэй. Одоо хэдэн жилийн өмнө санаж байгаа Солонгост халууны баяраар нарийнхан годом руу маш олон хүн ингээд залуучууд ороод зүрх зогссон. Тэгээд тэн дээр бас YouTube дээр янз бүрийн бичлэгүүд явж идэг штэ. Хүмүүс яг хийж байгаа. Гэхдээ ингээд би одоо яг анхны сүмжийн чиглэлээр ажилладаг хүний хувьд бол магадлалын тухай л ярьж байгаа бид нар. Нөгөө хийсэн болгон аврагдана гэсэн үг бас биш. Харин. Тий. Гэхдээ боломж байгаа гэж үзээд оролдож байгаа байхгүй. Бид нар оролдлого хийж байгаа. Тэгээд лавшруулсан тусламж уу эмнэлгийн тусламж ирнэ. Энэ хүний одоо асуудлууд бол хийх нь эмнэлэгт шийдэгдэх. Тэгээ аль болох тэр хүн хурдан тээвэрлэгдээд эмнэлэгт очих юм бол аврагдах боломжтой. Гэтэл одоо манай мэдээ шуурхай удирдлагын төвийн 103-ын төлж жилдээ 4000 орчим тохиолдол эмнэлгийн гадуурх нас баралт маш өндөр өвтэй байдаг. Ер нь бид нар бодохдоо хүмүүс ихэнхдээ эмнэлэгт нас бардаг гэдэг бол буруу ойлголт. Гадуур нас бардаг. Эмнэлгийн бус нас баралт байхгүй. Тэгэхээр энэ дээр яг зөв. Анхны сүмжийг үзүүлэх юм бол одоо нөгөө ингээд торомс алдсан галт тэрэг ингээ уруудаад явж штэ тэ тэрийг ингээ нөгөө саармагжуулж байгаа, удаашруулж байгаа. Тархийг өхүүлэхгүй байгаа гэдэгтээ бас энэ даваа тал байгаа гэж бид бүхүүзээд энэ сургалтыг бол одоо аль болох олон хүнд хүрэхийг хичээж ажилладаг. Тэг яг энэ чинь бүх нийтийн боловсрал гэсэн үг. Хүн болгоно л тасан туршийн боловсрал واخгүй. Тийм ээ. Одоо телевиз үзэж байгаа хүмүүс маань ч гэсэн за би энэ хизээ нэгэн цагт анхны сүмжийн сургалтанд сундаа гэд бодоод явдаг бол суух хэрэгтэй. Тэгжээч нөгөө яг гараа зүг байрлуулаад аврамтай бас. Яг үнэ. Бэрэ хэрцэн. Айгуу сонирхолтой. Айгуу гоё. Амар өгөөрлөг харсан. Зүг. Ерөөсөө яг тэгээд багшаа юу амар тэнэг асуултаас авах гэдэг байна. Одоо ингээл кинон дэр чинь ингээл цээжин дээрээ дараа сая амьсгалыг л ааш тээ. Яг ямар үедээ тийм арга яг ямар кейс дээр нь тийм хэрэглэлээд байгаа вэ? Одоо нөгөө кейс болгон дээр үйлдвэрлэх анхны тусламж өөр хагаад байна шүү дээ. Яг үнийг хэлэхэд зүгээр л киногоор л төсөөлсөн байхгүй тий. Яг яатсан ямар дээр нь ямар гэдээ бас мэдэхгүй байгаа юм л та. Яг зөв. Хүмүүс ихэнхдээ энэ мэдээллийг киноноос авдаг. Уран сайхны кино л хэтрүүлэгтэй ш та одоо жишээ нь хөдөж байгаа те. Тэгэхээр одоо жишээлбэл зүгээр та хамгийн энгийн жишээ хэлэхэд нөгөө би хин бэ гэж чек чанад авсан кино байдаг штэ. Тэн дээр нөгөө сафарид ингээл уралдаж явж байгаа л могоо татгалцдаг хүн дээр ингээл мод руу авирал коконотын шүүсээр тусал мас хийгээл зүүм үү хийгээл
чинь нөө бодит амьдрал дээр чинь боломжгүй юмнууд байхгүй те. Тэгэл могоо татуулсан эсхийг их хүмүүс сордог гэдэг ойлголт шүү дээ. Гэтэл могоо татуулсан хэзээ сорохгүй. Хүн сорох юм бол өөрөө хортно. А дээрэс нь нэгэнт могоо ингээ хатгцсан бол хор нь аль хэдийн идрүүг ингээ тархацсан байдаг. А яг Австрали зэрэг улсуудад бол хатгсан даруйд нь вакуум сорвол бомб шиг. Дөнгөж хатгсан даруйд нь ингээ сорох юм бол хорны маш бага хувийг сарж авах боломжтой. Гэтэл нөгөө хүмүүс шал худлаас ороод өөрийгөө халдварын эрсдэлд оруулаад тэгээд энэ чинь хүнд суудсан буруу ойлголт байгаа шүү дээ тийм. Яг тэрнтэй адилхан нөгөө ийм буруу ойлголтууд монголчуудын донд маш түгээмлээ. Тийм өстой яг тийм. Тэгээд саяны та маш зөв асуулт асуулаа. Ямар үед энийг хийх гэдэг юм бэхээр ухаангүй, амьсгалахгүй, пүсгүй идэл. Олон улсад зүгээрээ үн дээр л ингэж яж болчихсон шүү дээ. Тэгэхээр эхлээд ирээд хүнийг үнэлэх нь шүү дээ. Маш хурдан хугацаанд амин үзүүлэлт буюу саяны яриад байгаа. Ухаан санаа амьсгал пүсээ үнэлээд тэгээ энэ байхгүй болсон байвал нэг амин нэр нь аюултай байдалд байна. Хурдан бие үйлдэлүүд хийхгүй болохгүй л гэдэг үнэлэлт гарч ирэх гээд байгаа байхгүй юм дэс. Сургалтанд суудсан хүмүүс пүс тэмтэрнэ. Trained first aider гэдэг. Сургалтанд суусан хүмүүс. Зүгээр энгийн хүмүүс бол зөвхөн амьсгалаас шалгахад хангалттай гэж. Ягаад тэгэхээр нөгөө нэг удаа тэмтэрч үзээгүй хүн бас ер нь чаддгүй гэж өстө пүсийг тэмтэрч. Тийм учраас амьсгалаа шалгаад амьсгал байхгүй болсон байвал энгийн ард төрөл хийж болно. Эмнэлгийн мэрэгчлэтнүүд болон босод тренед болсон хүмүүс бол заавал пүс шалгах хэрэгтэй. Пүсээ шалгаад үнэхээр пүсгүй болсон байвал хийчих юм. Тэгээд цаг ер нь хэрэг байгаа. Бага. Чөлөөлөө. За. Ер нь бас сонирхолтой. Төхөөрөмжөөс харуулчих төхөө. Энэ сайхан яриш. Америк энтерт бол нөгөө юм хуультай нөгөө паблик газруудад энийг байрлуулаа гэдэг. Бүр хуулинд оролцсон байхгүй. Манай улсад одоо сүүлийн жилүүдэд нэлээд түгээмэл болж байгаа. Одоо энэ тэнцвэр байгаа юу? Байгаа. Одоо ингээд манай хангайхын шилгуун үндэсний сургуулийн зааланд байна. Одоо энэ хажуутлын маань нийсийн офис дотор байгаа тий. Ингээд Шангрила дотор байгаа ч гэдэг юм уу. Онгоцны буудлууд дээр байгаа. Энэ ер нь яадаг төхөөрөмж гэхээр ингээд зүгээр үзэгчдэд тайлбарлах юм бол зүрх ингээд хоёр төрлөөр зогсдог. За. Нэг бол ингээд асистл буюу ямар ч цахилгаан итгэвчлэхгүй болоод ингээд зогсох. Ингээд л нам зогсож гэсэн үг шүү дээ. Нөгөөх нь аминд аюултай хэм алдагдлууд буюу ингээд фибрилляц гэж нэрлэж жирвэгнэ. Ингээд жижигдээд тах те. Тэгээ ингээд сайн ингэхгүй байх нь те. Тэгээ энэ тэнд нөгөө жижиг юм юунууд үсээд агшилтууд үс. Тэгэхээр энийг засдаг юм нь шок өгөх. Энэнгээр энэ төхөөрөмжөөр. Тэгэхээр эмнэлэгт бол нөгөө манай яаралтай тусламжийн эмчнэр маань бол яг ийм дардаг шүү дээ. Зүрхний бичлэгийг харж агаад, монитороо үнэлж агаад, хүнээ харж агаад, хүчээ тааруулаад ингээд хүний оролцоо их байгаад байна. Тэгээд яшгүй нарийн мэрэгжлийн эмчийн оролцоо. Энэ бол энгийн бүхэн хэрэглэхийг боломжтой. Зүгээр аюу амархан би за зүгээр ингээд харуулъя л да. Хэдүүл энэ төхөөрөмж байх юм бол шууд ингээд авчрал асаана. За. Adult patient. Насан If the patient is a child, press Хүүхэд the бол энэ дээр child даарч. button. Child patient. Child гэж. Remove the child's shirt. Тэгэн гутаа за хүүхдийн Adult унтраач patient. одоо Remove clothing from the хувцсын patient's тайлна. chest. Цээжин нүцгэлнэ гэсэн. Remove Нүцгэн цээжний pads гарна. and apply pads on Тэгээд the patient's bare skin. Хуура байх хэвээр. Тэгээ энэ электродын ингээд пад гэдэг энийг харахаар ингээд ойлгомжтой хаанах нь харуулсан байгаа байхгүй. Одоо та гур маань харж байгаа бол энэ баруун игмний доор. Onto patient's bare skin. Баруун игмний доор. Энийг хулаад нүцгэн цээжинд нь Apply pads баруун as игмнийхэн доор shown ингээд in the наана pic. гэсэн. Press Ингээд pads сайн. firmly on Баруун юуны skin. дороо? Баруун игм. Игмний доор. Apply Яг pads зургийг as харж байгаа shown зааврын in the доор гэсэн. picture. Нөгөө нэг наалтын нь болохоор энэ сугны дуншуурмаар зүүн хөхнийхэн доотлол дээр хавирган дээр нь ингээд наана гэсэн. Ингээд Press pads firmly Get on it. skin. ингээд аим сайн аачихсан шүү дээ. Do not touch Одоо the тэгэхээр patient, бити хүрээрэй гэж. analyzing heart rhythm. Тэгэхээр хинч хүрэхгүй ингээд гараа харгана. Do not touch the Бити хүрээрээ patient, халдаараа гэдэг энэ analyzing үнэлгээ хийж heart байгаа байхгүй. rhythm. Analyzing гэдэг. Shock advised. Одоо тэгтээ энэ бол Do not touch the patient. цохиулах шаардлагатай хэм алдагдсан. Everyone clear. Бүгд холдоорой гэдэг те. Press the flashing shock button. За одоо энэ дээр Press the дарахад shock энд хинч button хүрээгүй now. байна. Тэнгот би энэ төвчлөр дээр ингээд Shock delivered. цахилгаан явсан. Begin CPR. Тэгээд шууд үргэлжлүүлээд цээж шахалт хийгдэг гэж байна. Давхар ингээ юу? Үгүй цогог шок өгснээ дараа үргэлжлүүлээд цээж шахаад эхэлнэ гэсэн. CPR гэж нэрлэдэг юм байна тий. CPR тийм зүрхүү шинсхийн амьдрал гэж нэрлэдэг. Ингээл 30 удаа дараа. Тэгэхээр энэ төхөөрөмжийг аль болох ер нь нэг 3 минутын дотор авчрах юм бол амь аварт магадлал нэг 70-аас 90 орчим хувь байх боломжтой. Аль болох хурдан авчрах тусмаа сайн. Зүгээр нэг офис доктор биш те ингээд хаасаагүй байршуулах хэрэгтэй юм шүү. Яг зөв. Тэгэд би манай одоо манайх юм төрөмс байгууллагатай анхны сүмж эрүүл мэндийн төгсдөг төрөмс байгууллага. Манай төрөмс байгууллага нэг одоо ажил санаачлаад хийж байгаа. Тэрний өгөхөр
ингээд олон газруудад автомат тохируулах дефибрилляторууд юу байна штэ. Тэрийг бүртгэлжүүлнэ гэж байгаа. Тэгээд та сонссон бол нэг Care гэдэг аппликейшн байдаг штэ. Care гэдэг алхаад Монгол энтер гэдэг юутай одоо Care гэдэг аппликейшн. Тэр Care-ийн хамт олонтойгоо бид нар нийлж хагаад олон газар байгаа AED-ийг гар утасны аппликейшн дээр ингээд бүртгэж оролтын ажлыг бид хийж эхлүүлж байгаа байхгүй. Нэг ийм төхөөрөмжийн үн өртөг хэдтэй ах вэ? За янз бүр ер нь бол энэ нөгөө нэлээд өртөг өндөртөө багч. Одоо жишээлбэл юу яадаг. Монгол зарагж байгаа дундаж үн хавцаал нэг 8 CS дэшээ. Үнэтэй. Тэгээ нөгөө эн чин загвар дизайн үйлдвэрсэн газар гэдэг олон юунаас хамааралтай гэсэн үг те чанараасаа дэлхийн брэндүүд гэдэгтэй л адилхан баггүй. Тэгээд бас хэцүү манайх чи энэ тийм тавьж хулгаад алдах магадлал. Тийм учраас юм бокстой байдаг. Тэгээд түлхүүртэй. Тэгээд хаглаад онгоолонгоо төхөө мөхөө ингээд дуурдаг. Тийм одоо шаардлагууд байдаг байхгүй. Тийм баг. Тэггүй л хэцүү тий. Яг зөв. Гэдэг байна шүү дээ. Тийм. Хэцүү. Тэгээд яг одоо утгагүй ингээд олон газраар ер нь тавигдчихж байгаа. Нэг үе бодвол бас хүмүүсийн энэ аюулгүй байдалтай анхаарах энэ нөгөө хүмүүсийн юу л анх их сайн дэвшилж байгаа шүү дээ мэдчихэж байгаа. Тэгээд ялангуяа энэ байгууллагын соёлтой байгууллагууд бол бас их байрлуулж байгаа. Зүг байна. Аюулгүй байдалтай. Тэгээд ялангуяа энэ чинь нөгөө паблик газрууд гэдэг байхгүй. Жишээлбэл гэртээ тэгээд ямар ч хэрэггүй. Гэрт байх хэрэггүй. Энэ үү? Тийм. Ягаад тэгэхээр чи нөгөө тэр магадлал нэг баг хувьтай байхгүй. Паблик газрууд буюу олон нийтийн газрууд. Одоо жим, спорт жим, спорт зал огцон мачаал өгөөд унах тохиолдол. Тэгээ үйлчлэгээний газрууд их дэлгүүр, онгоцны буудал, зэрэг газруудад л хүний зүрх зогсоох магадaltaй учраас тэр газруудад гэртүүл 50 байгаа учраас харцангуйгаа гэж. Тэг яг хөө тэр магадлал нь илүү бага учраас яг хөө зүгээр эрсдлээ тооцоолж байгаа тийм хүмүүс бол бас барилуулж болно. Өөрч харгасан юм бол байхгүй. Уулын болдог бол хотын аягүй олон цагт барьшуулах хэрэгтэй юм шүү дээ. Аягүй олон аврахаараа. Швед зэрэг улсуудад бол одоо энэ төхөөрөмжийг дроноор зөөж байгаа. Тийм тэсүүд бас байна. Шууд гэлээ. Одоо ингээл хотын төв айл нэг хэсэгт хүний зүрх зогслоо гэхэд түгж ирээд гацаад. Манай төрөний маш бүх машинууд дотор байгаа шүү дээ энэ төхөөрөмж маань. Тэгэхээр тийшээ шууд түгжүүлгүүгээр маш хурдан явуулчаад ингээд унгаагаад энэ төхөөрөмжийг ашиглах тийм боломж бол бүрдэж байгаа гэсэн үг. За нэг бас юм үзүүлэх гэж яасан өнөөдөр. Нөгөө манай одоо бид нар ингээд нөгөө анхны сүмжийн сургалт мэдээлэл ингээд явуулдаг байхгүй сургалт явуулдаг. Анхны сүмжийн бас иж бүрдлийг ингээд олон нийтэд түгээн дэлгэрүүлдэг. Тэгээ энэ дээр бид бас мэдээж шуурхай удирдлагын төв буюу 103-ын дуудлага ингээд авдаг. Тэгэхээр насан туршидчдын дуудлагыг мэдээж шуурхай удирдлагын төвгөө цагдаа ерхий газрын харьяа авдаг. Тэгээд бид хэд хамтраад нэг одоо ажил хийсэн. Тэр нь юу гэхээр дүрс дуудлага хийх үед анхны сүмжийн заавар бичлэгийг хүмүүсийн утсанд очдог байсан байна. Тийм. Тэгээд одоо бас тагвар харуулж үзье гэж бодож байна. Тэгээд ингэн гэсэн үг. Ерөнхийдөө болохоор одоохондоо бол нэг утсан дээр заавал дата шаардлагатай байна. Дата шаардлагатай. Одоо жишээлбэл ингээд хүүхд ахчлаа гэл тээ. Ямар явах вэ гэл. Явах вэ гэл. Одоо түргэн тусламж очих ч юм бас тодорхой хугацаатай шүү дээ. Хугацаа ачаалаас амаараа. Тэгэнгүүт би нөгөө оператор руу залгаад би ингээд дүрс дуудлага хиймээр байна. Над руу линк явуулаач гэж хэлэх байхгүй. Тэгэхээр би бол өмнө нь бас мэдээж шуурхай удирдлагын төвөнд бас хэлсэн байгаа. Нөгөө бас дуудлага ачаал энэ төр үсэхгүй гэдэг. Гэхдээ ер нь бол насан туршид болон хүүхдийн дуудлага ингээд салгацсан байгаа. Тэгэхээр анх бол нөгөө нэг дуудлага авдаг байсан. Тэр үед бол дуудлага ачаал айгүй өндөрөөс одоо бол харьцан бас хүлээгдэл байхгүй гэж хэлж болно. Тэгэхээр би та хэдтэй бас шууд харуулчих тий. За одоо ингээд миний утсанд өмнө ирсэн линкээр би ингээд нэвтэрж орж ийн гэсэн үг. За ингээд камера одоо ашиглахыг зөвшөөрж гинөө гэд ингээд зөвшөөрөөд тэгээ энэ дээр нэвтрэх гэд ингээд арахаар мэдээж шуурхай удирдлагын төв дээр байгаа 103-ын дуудлага авдаг хүнтэй ингээд холбогдож байна гэсэн үг. За шууд видеог одоо ингээд сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу та? За хахалтын үеийн анхны сүмжийн бичлэг та над руу явуулж өгөөч. За одоо ингэхээр дэлгэц маань ингээд хоёр хуваагдчих шүү дээ. Одоо оператор байна. Тэгээ хэдүүлээ байна. Тэр орчин нөхцөлөө бас ингээд харуулах боломжтой болж байна гэсэн үг те. Одоо энэ дээр нэмэгдээд доотлолт нь бидний хийсэн нөгөө контент маань гараад ирж байна гэсэн. Энийг дөөрөөд тусламж үзүүлнэ. Одоо энийг хэдүүлээ ингээд харуулдаг. Өргөд үүр дээр тавиад нэг хөлөө доошлуулад эрүүг нь бихгээд хоёр талных нь голд 1 2 3
4 5 гарахгүй байх юм бол оперативын заавраараа энэ тусламжаа үзүүлнэ гэсэн. хүүсгийг нь олоод хүүснээс нь дэше 2 см-т. За сонсогч чинь баярлалаа. Өнцөг үсгэж оруулаад нөгөө гараа ивж өгөөгөөд дотогш дэшээ чиглэг. Ямар аппликейшн гэсэн бэ? Ого. За юун зогсооч. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Та дэх ажилтаас саадалаад явах одоо ингэж ячи. Айгуу зүгээр юм. Ийм юм байсан юм уу те? Байсан юм байна. Тий нөгөө бид жилийн өмнөөс эхлээд энэ ажлыг эхлүүлсэн. Тэгээ манай зүгээс бол контентуудыг хийгээд бэлдээд өгсөн. Тэгээд маш олон хүний утсанд ингээ явуулаад зөндөө олон хүний бас амнасыг аварсан. Ингээд утас руу ингээ явуулаад зүгээр ингээд линкийг явуулаад үзэхэрч видеог бас явуулчих болно гэсэн үг. Стабмаар юм биш үү те. Яаж? Ингээ аппликейшн биш. Нөгөө оператортоо би ингээд дүрс дуудлага хиймээр байна гэдэг саналаа хэлнэ гэсэн үг. Тэгэхээр таны гар утас руу мессежээр л линк ирнэ гэсэн үг. Тэр линкэн дээр дарахаар шууд холбогдож байгаа. Тэгээ ямар нэгэн одоо гацалт байхгүй. Сая дуу дүрсний бол маш одоо чанартай холболтууд орж ирж байна шүү дээ тийм ээ. Тийм. Бидмэр юм биш үү те. Яа ямар ч юм бич. Үгүй нэр энэ нэвтрүүлэг маань телевизээр олон хүн үзээсээ тэгээ олон хүн мэдэж аваасаа айгүй чухал юм ярьж байгаа болохоор. Өстө айгүй зөв юм ярьж байна. Тэгэд та бас нөгөө анхны тусламж ийж бүрдэл гэдэг юм авчирсан багш байна. Энийг хэдүүлээ бас танилцуулж. Юу бидээ авч үзэл бас зүгээр. Машиных гэж байдаг те. Үндсэн 3 төрөл гэрийнх, ажлын байрных, автомашиных гэдэг үндсэн хүний байдаг 3 газар байгааз. Хүн гэртээ байна, машин цугаад ажил дээр ирнэ гэдэг үн. Тэгээд олон нийтийн газар чинь бүгд ажлын байр болчихж байгаа. Тэгээ энэ миний авчирсан бол энэ ажлын байрны анхны сүмжиж бүрдэл. Үндсэндээ аль болох ил байх хэрэгтэй. Хананд тогтогчтой. Тэгэхгүй бол нөгөө зарим газрууд дандаа нөгөө юм балт хийцэн бас бит. Тийм штэ. Шүгэ мүгэнд те. Тэгэхээр ингээд хананд энэ тогтогчороо ингээд салгаад авна. Одоо ханаас нь салгаад авна. Тэгээ яг үндсэн стандарт нь бол энэ олон улсын бие нэг стандарт яриад байгаа байхгүй юу? Одоо ингээд дээр нь лого нь ингээд байж байна хананда энэ цэцэрлэгчтэй явлаа л дээ. Тэгээд ингээд онгойлгохоор анхны сүмж үзүүлэхэд шаарддаг бүх зүйлүүд маань энэ дотор ингээд гараад ирнэ гэсэн үг. Онгойлгохоор ингээд тийм. За хамгийн түрүүнд гарч ирж байгаа зүйл бол гарын авлага байна. За энэ монгол хэл дээрх яг нөгөө саяны бидний яриад байгаа бүх зүйлийг энгийн товч ойлгомжтой болоод оролцсон гарын авлага байгаа. За тэгээд энэ дотор нь бол үндсэн ингээд нөгөө бүх хэрэгслүүд байна. Гэтэ нөгөө орох боох материалаас ахуулаад хүнжил тэгэл хайч, чимхүүр, ариутгалын бодисууд, спирт йод агуулсан ариутгалын бодис, халдваргүйжүүлэгч бодисууд, бэли, самбай гэдэг. Хамгийн гол зүйл бол ер нь нэг би зүгээр харуулъя гэж бодоод энийг адс энэ нөгөө ариун самбайнууд байдаг шүү дээ тийм. Самбай гэж юу юм бэ? Наалт. Нөгөө наалт адгезив гэж бичсэн байвал наалддаг. Тэгвэл нөгөө юу бент юм байна. Одоо маал гэсэн үг үү? Бент чинь болохоор юм шүү дээ тийм. Нөгөө уян болт. Уян болт. Тийм. Тэгэхээр эднэрийн чинь болохоор шууд шархан дээр тавихгүй. Шууд шархан дээр тавихгүй. Одоо ингээд яг тэгэхээр халдвар энэ болохоор ингээд цаасан байдаг нь яг л битүүмжлээд стерил буюу ариутгаад битүүмжилсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр энийг би одоо ямар нэгэн шарах сорив хүүхэд ингээд гараа гэмтээсэн Улаанбаатарт ч ингээд маш их бохирдлоо шүү дээ. Амар тийм. Хөрсний бохирдол. Ер нь тэгээ сүүлийн үед ингээд нөгөө шарахаар халдвар орох магадлал айгүй өндөр байдаг гэсэн үг гэмтсэн арьсаар. Тийм учраас аль болох бид нөгөө цэвэр болтыг хийх хэрэгтэй. Аливаа шарахны үед. Тэгээ тэр тохиолдолд дээр ингээд бэлэтэ гараараа ингээд затлахаар дотроос нэм 10 гэрцэн 10 см хэмжээтэй ийм яг бэлтцсэн ийм хариун тийм байна. Тэг гаус гэж нэрлэдэг, тэг пад гэж нэрлэдэг, стерил пад ингээ гаргаад ирнэ гэсэн үг. Тэгэхээр энийг л ер нь нөгөө тэр гэмт цус алдаад гас тэр ингээ дартдаг. Тэр анхны сүлэмжийн үед бол ер нь цус алдж байгаа үед хамгийн түрүүнд л бэлитэй гараар ингээл дарах хэрэгтэй. Diet ratio буюу ингээ шууд даралдаг нь л гэсэн үг. Чанга дарт. А тэг хүмүүсийн гардамын бол тэг цус алдаад юм энийг бас ингээ авчдаг. Тэгээд шинийг тавих гэдэг. Тэгж болохгүй. Тэндээ л байгаад байна. Энийхээ дээрээс давхарлал тавиад байна гэсэн. Нэмж. Тэгэхээр доор нөгөө бүлэгнэлт явж байгаа байхгүй. Тэгэхээр дөнгөж бүлэгнээд эхэлж тэр ингээд авчиж болохгүй. Ингээд дардаг. Тэгээд энэ уян болт ашиглаад болтуудыг хийн. Бүр зүгээр тогтохгүй байгаа үед бол эцсийн сонголт бол одоо энэ шангалуур болж орж ирж байгаа. Энэ өчтийн цусалталт. Дундаас нь дунд хэсгээс нь ингэж цуцын боох уу? Тий, ер нь цусаалж. Энэ бол нэг тийм бас түгээмэл хэрэглэх гээд ах хэрэггүй. Нөгөө цусаа хянж чадахгүй байгаа үед хамгийн эцсийн сонголт болгож хэрэглэнэ л гэсэн зарчимтай. Тэгэхээр нөгөө эргэтэнд хайрагдсан
маш хүнд хэмжээний цусалталтууд утгалуулсан ч юм уу те мөчтүүдийн цусалталтуудыг энийг тавьдаг. Тэгээд энэ нөгөө яг юугаар нь оруулаад түгжээд тэг энийг хийгээд эргүүлээд ямар ч цусны урсгалгүй болгож байна гэсэн үг байхгүй. Цус алж байгаа хэсгээс дэше нэг 4-5 см зайд тавьдаг. Үеийн дээр тавихгүй. Тэгээ энийг тавихад мэдээж бас жоохон өвдөлт өгнө. Ингээд чангалж байгаа учраас тэмцэлүүд байгаа. За тэгээд бэли байна, хөнжил байгаа. Энийг та бас ханзар харагдсан болов? Ийм бид. Үгүй харж. Энэ болохоор нөгөө би сая зөвхөн цээж шахыг ярьсан шүү дээ. 30 удаад арчаад 2 удаа амьсгал өгөх хэрэгтэй байхгүй. Амьсгал өгөхдөө энийг ингээд тавьтыг. Ам дээр нь тавиад үлээн. Тэгэхгүй бол одоо цааш та гураас асуул та. Шууд амаар нь ингэж аваад амаар ингээд үлээдэг тий. Тэгэхээр болцсон биз дээ тий. Яг үнэ. Одоо ямар ч арх угаас огтуу хүн цустай, бөөлчстэй тийм хүн дээр очиод шууд амаа өгөөд амьсгал өгнө гэдэг бол бас жоохон хэцүү. Чадахгүй хүн тий. Тэгэхээр энэ хамгаалдаг хэрэгслүүд. Бүр ийм одоо сургалтанд хамрагдсан хүмүүс бол энэ pocket mask гэдэг халаасны маск гэдэг энийг хэрэглэх боломжтой болдог байхгүй. Энэ бас тийм хэцүү биш. Хэрэглэхэд ингээд гаргаж ирээд энийг ингээд дэвшлүүлээд яг одоо энэ хэсгийн хамрын дээр ингээд тавьчихдаг. Ингээд тий. Ингээд. Тэгээд дээрэс нь үлээх үү. Тэгээд дээрэс нь яаж чад инэрүүлэн. Зарим нь энэ голдоо бүр хепа шүүлтүртэй. Тэгэхээр бас өөрөөс өгж байгаа агарыг хүртэл бас тодорхой хэмжээгээр шүүлтүр хийдэг. Тийм маск. Ер нь зүгээр амьсгал одоо хийгээд байгаа тохиолдолд ер нь дандаа үлээлтэл явагдана үст. Тийм. Одоо ингээд ингэж үздэг байхгүй юу? Нийт амьсгалж байгаа агаарын найрлагын 21% нь хүчил төрөгч. Хүн амьсгалахдаа энэ 21% хүчил төрөгчөөс нэг 5 орчим л хэрэгэлдэг. Би одоо ингээд амьсгал авчаад 21%-ээс 5-ыг нэгээд буцаагаад 16 гаргаж идэг. Тэгэхээр би энэ хүн рүү үлээж гинэ гэдэг маань 16% хүчил төрөгчөөр үлээж байгаа гэсэн. Гэсэн үг байна тий. Тэм учраас аль болох бид нар гэхдээ амьсгал дээр нэг юм байдаг нэг олон улсын зарчим дээр хит их амьсгалуулж болтгоо гэж үздэг. Цээж нөөндөө дотоод даралт нэмэгдээ зүрхэн дээрч бас өөрөөр хэлбэл нөгөө энгийн амьсгал гэдэг нь за таагаар маань юу гэж бодож байна. Энгийн амьсгал гэхээр хүн нэг удаадаа хэдэн миллилитр агарыг аваад гаргадаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр зүгээр би ингээд гэхэд нэг 400-аас 600 миллилитр агаар. Тэгэхээр үндсэндээ би нэг зүгээр амьсгал аваад гэл үлээхэд нэг 500 орчмыг энэ үнэ уушг руу оруулна гэсэн үг. Заримдаа ингээд бүр ингээд гэл хит их үлээвэл эн чинь цэжний өндийн дотоод даралтыг бас нэмэгдүүл. Тэгэхээр зүгээр энгийн амьсгал өгөөрэй гэдэг юм зарчим байна. Тэгээ амьсгал орсноо яаж мэднэ гэж бодож байна? Тавар маань. Цээж үлээшлэх юм шүү. Яг зөв. Цээж төхөйвэл би амьсгалыг оруулж гинэ гэж үздэг байгаа. За ингээд хамрын чимхэх хэвээр тий. Амьсгал хийж байгаа тохиолдолд энэ гараараа ингээд хамраа чимхчихдэг. Энэ гараа 90 доороос ингээд өргөөд өгдөг чөлөөлж байгаа. Тэгээд энэ амыг сайн бүтэн өмхдөг. Тэгэхгүй бол нөгөө битүүмж алдагдтал юм бол хий ал гараад байна гэсэн үг тийм. Тэгэхээр амаа сайн нааж агаад фүх гэдүүлээ. Ингээд цээж төхөй. Сүүлийн үед бол hands only CPR гэдээ бас үнэхээр би ингээд амьсгал өгөхийг хүсэхгүй чадахгүй гэж бодож байгаа алдар ахаас айж байгаа бол зөвхөн цээж шахаад ээж бас болно гэдэг зааврууд бас байгаа. Насралтгүйгээр түргэн тусламж эртээр цээж шахаад байх юм боломжтой. 30 удаа 32 ааш шүү дээ. Тий. Тэгээ үндсэндээ зогсоох тохиолдлууд нь юу юм бэ гэхээр одоо манай 103-ын маань түргэн тусламжийн ороод ирвэл би хүлээлгэж өгнө. Хэдэн удаа CPR хийсэн, яасан хийсэн бүгдээ хүлээлгэж өгнө. Өөрөө ядарвал энэ өөрөө их айгүй их тийм хүч шаардсан үйл явц. Тэгвэл гараа хамгийн гол нь нугалахгүйгээр ингэ нэгдэж бас амар их юм шүү дээ. Яг зөв. Тохоо шулуун байх. Шулуун байна гэдэг чинь амар хэцүү шүү дээ. Тий. Тэгэхгүй л нөгөө хүн ингээ гараараа ингээ хийгээд байгаа айгүй хурд ядарчдаг. Тэгэхээр аль болох цээжнийхаа жингээр хурдан хүчтэй ингээ дээрс нь хийх хэрэгтэй. За тэгээд дараагийн юм бол мэдээж хүн сэрвэл зогсоно гэсэн. Тэгээ хүн сэрсэн системдэг бол нөгөө пульс маань орж ирнэ. Амьсгал маань орж ирнэ. Ухаан санаа бол бас айжмдаа сэргэж болно. Удаандаа тийм. Ингээд юм сэрэх боломжтой. Одоо за зүрхвэл тийм байна. Одоо харуулт өгж байгаа тохиолдол байдаг шүү дээ. Харуулт өгж байгаа тохиолдолд миний зүгээр сонсож байгаа зүгээр л хөдөлгөөнгүй байлгаад долоор хурууг нь өргүүлээд тэнгуү доотлын хөлнийх нь зүрийнх нь эрхийн хуруучлууд тий. Эндээс цус мас авах мах гэж мэдгүй тийм юм би сонсчихсан юм. Яадын үнэн үү? Яг бас жоохон буруу ойлголт бол тэр бол буруу ойлголт. Харин тийм. Харуулт гэдгийг эхлээд нөгөө тайлбарлахын тулд одоо ингээд тархин дотор чинь тархийг тийжэж байгаа ингээд артерийн судснууд байгаа шүү дээ. Тэр судснуудын ерөнхийдөө хоёр төрөлт хэлбэртэй. Нэг бол тэр судас даралт нь өндөр байжгаад ачаалаад дийлэхгүйгээр хагарах. Энийг цусрахыг харуулдаг гэдэг байхгүй. Эсвэл бол дотор талаасаа бөглөрөх ямар нэгэн тромборч юм ингээд нөгөө
зүрхэн дотор байсан нэгэн бүлэн очоод тархины тэр суцыг гүрээ найртаар нь очоод бөглөждөг. Эсвэл тэр тархин суцсан дотор өөрөө ингээд нөгөө буруу халалттай, тамхи татдаг, дасгал өдгөө хийдгүү те тийм байгаад суц татварын тав руу үсээд тэр нь ингээд бөглөж. Тэгэхэд дэлхийд ер нь бол нөгөө юм дотор талаасаа бөглөрдөг харуулт их байдаг гинэ. Манай Монголын статистик болохоор хагардаг нь ил байдаг. Ямар сайн. Дэлхийс ингээд өөрсдөө. Тэгэхээр тэр нь ингээд за судлаад яасан бэ гэхэд утсан чи ерөөсөө л нөгөө хяналтгүй даралт ихтэлт. Тэр нь үсв. Нөгөө хүн даралтаа ингээд хянаад буулгах хэрэгтэй шүү дээ. Гэтэл нөгөө одоо манай монголчин зарим хүмүүс өөчийнхэн даралт угаасаа 150 шүү дээ. Өндөр байдаг гээл яваа. Минийх дандаа өндөр байдаг шүү дээ. Минийх дандаа үзэхээр 160 таа байдаг гэдэг. Тэгэхээр тийм хүмүүс ч өөрөө харуултын том эрсдэл болчиход байгаа. Тэр харуулт угаасаа даралт өөрөө 120-80-аас доошо байх хэрэгтэй байхгүй. Тэгээ өнд чинь нөгөө ингээд айжмдаа даралт ихсдэг процесс учраас хүндээ нэг зөөвөргүй нөгөө өөрөө ингээл бие махбод нь тэр өндөр даралтныг тасан зөгсөж чинь гэсэн үг байхгүй. А яг хөө мэдээж бүр хит өндөр болоод халуун өдөр ч юм уу стресс авах гэсэн. Тэгээд байж байгаа тэр судсан ачаалаад дийлэхгүйгээр хаагарч байна л гэсэн үг. Энгийнээр тайлбарлавал энэ парн их хэмжээний ус шахангууд дэлгэр бүсэрж байгаа гэсэн үг. Тэгвэл 4.5 цагийн дотор эмчлэгдэж болдог. Хурдан богино хугацаанд. Тийм үү таньж чад. Тэгэхээр одоо манад яагаад авах ихэнхдээ нөгөө хожимдож тусламж авааснаас болоод ерөөхдөө нөгөө одоо яг зүгээр би магтлалын тухай ярьж байгаа шүү. Бас ингэж хэлчихэр хүмүүс маань бүгд аврагдах ёстой гэдэг бас ойлголтоо сууч магадгүй. Нөгөө эмнэлэгт очиод чи нөгөө эмчилгээний юуны үр дүнд болж байгаа процессыг ярьж байгаа шүү дээ. Хурдан нөхөн сэргийх боломжтой. Тийм боломжтой ч харуултууд байна янз бүр. Тэгвэл аль болох бид нэр таниад эмнэлэгт хүргээд өгчүүл тэр магадлал бол байгаад байгаа л гэдэг юм байна. Нөгөө манай одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бас их чанартай сайн шүү дээ. Манай эмчнэр их мундаг. Одоо манай 3 дугаар эмнэлэгч харуултын төв гэж явж байгаа. Тэгээд одоо бүх харавсан харуултууд бан тийшээ тээвэрлэгдээд очин 103-аар тээвэрлэгдэнэ. Өөрөөсөө бол бити тээвэрлэж байгаа. Ягаад тэгэхээр нөгөө буруу байрж хөдөлгөөн их оруулдаг. Дээрээс нь замдаа хүний амьсгал зүрх судас мас зоглох магадлалтай. Тэр үед бид нар юу ч хийж чадахгүй шүү дээ, тийм учраас хамгийн гол нь зөвхөн яаж таних уу гэдэг дээр л анхны тусламж нэгдэг. Тэгэхээр харуултад үед бол ямар нэг онцгой юм бол нөгөө шууд тэр дор нь идэхэд юм байхгүй. Ягаад тэгэхээр энэ аль хэдийн болцсон процесс байхгүй. Тэрэндээ шууд харуулт өгөө нөгөө юм чи шууд ингэж яг үн. Тэгтээ тэр алдсан цусны хэмжээ хэр байна, аль байрлалтай байна гэдгээс хамаараад илэрх шинж тэмдгүүд бас жоохон ялгаатай. Заримд нь хөнгөн шинж, зарим бүр ухаалтаа зүрх зогсчих те. Гэхдээ энийг илрүүлдэг арга нь болохоор олон улсад FAST гэж арга байдаг. FAST. Одоо англиар хурдан гэсэн үг. Хурдан таниач гэдэг санааг л хэлсэн санаа. Тэгэхээр эхлээд харавцсан хүний эхнийх нь нөгөө фейс харуулт гэж сэжгэлж ивэл гараа хөдлөг мөдлөг гэх үү. Эхнийх нь нүрийг хар гэсэн үг. Тийм далив юу. Яг зөв. Тэр шалгахтаа бол ингэдэг та инээдээ ярзаадаа гэдэг хэлнэ шүү дээ. Тэгэхээр нөгөө хүний нүүрний мөрөл илүү тодорхой хатагддаг гэсэн үг те. Баруун талдаа харавчвал зүүн талд сулрал өгнө. Зүүн талдаа харавчвал баруун тал сулрал өгнө зөрж. Тэгэхээр аль нэг талдаа мөрөлт байна гэсэн үг те. Одоо ингээд харах юм бол таагаар намайг харах юм бол энэ нөгөө нуглаас угааж. Энэ нуглаас маань бас ингээд тэнийч. Зөвхөн ингээд дээр доор уруулын үнцэг ингээд инээлэхээр нэг тал руу ялиагаа харагдана гэсэн үг. Хоёрдугаар болохоор гарын ингээд одоо шалгана гэсэн үг те. Зүгээр та гараа өргөдөө. Эсвэл ингээ алгаараа нүдээ ингээ дардаа. Тэгэхээр гар нь ингээ өргөдөхгүй гэсэн үг байхгүй те. Аль нэг гар нь. Яг хүмүүс бол их ихтэй бас тийм хүү шинжтэй бэлдэх те. Гар нь суларцсан байсан учраас ингээд энэ аяга хагалсан. Юм унгаасан, алдаад исэн гэдэг те. Баруун гараараа юм хийдэг хүмүүс чинь ингээд аяхтай цайгаа ингээд хагалаа. Гар суларцныг хэлдэг гэдэг байхгүй. Дараагийнх нь speech буюу нэг хэл яриа гэсэн үг. Хэл нь ээдэрдэг. Одоо монголчууд дөлтрэ гэж ярьдаг шүү дээ. Үг давтуулна. Та намайг дагаад ингэж хэлдэ. Намайг Төвшин Баяр гэдэг. Гэт хэллээд яг энэ үгийг чинь танд айгүй юм. Одоо орооцолцсон, ээдэрсэн хэлээр. Энэ гурван шинж тэмдгээс айл нэг нь илэрч юу шууд эргэлзэх юмгүй 103 залаа. Цэжиг хагас 30 градус өндөрлөөд ямар нэг юм уулгаж идүүлж болохгүй амьслын зам бөглөрч байна. Нөгөө хорооны өндөг мөнд ханах бол ер нь бол бас буруу хэрэггүй л гэсэн шаардлагагүй. Тэгээ ингээ гараа өргөд өгдөг чи юу? Тэр ч бас хэрэггүй гэсэн үг. Буруу хийгээдсэн юм шүү. Тийм яг хоо тэгээд арцсангуугаар бас дээр чи нөгөө бид нар ингээл төлөгдөх үед савм сахар төртөс чи одоо болчиход байгаа шүү хүмүүс. Мэдээлэл ингээ яваад байгаа учраас урсгал хөтөсгээ сайн мэддэг. Хүүтэн усан дөрөвчин зүг биз дээ тий. Тийм урсгал хөтөө усан 10-аас 20 минут байлгах. Гол нь тэр ус нэг урсгал байх хэрэгтэй.
одоо канатны гоожуулаад хөдөө мөдөө явж ивэл ингээд тосоод дээрээс нь аваад ингээд судалгаанууд одоо ингээд миний яриад байгаа энэ бүх зүйл бол бүгдээрээ юу гэхээр нотлогоонд суурилсан тусламж. Тэгээд маш олон дэлхий дээр ийм судалгааны төвүүд ийм судалгаа хийгдээд энэ л хамгийн сайн маа гэдгийг нотлоод гаргаж ирээд дэлхийн нийтэд тэрийг нэг түгэж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэрний дагуу л одоо миний саяны бүх яриад байгаа том очин гарч ирж байгаа. Би яагаад пульсыг 10 шалга гэдэг байгаа вэ? Яагаад энэ 5 см вэ гэдэг чинь бүгдээрээ судалгаан дээр үндэслээд гарч ирсэн. Тийм ээ. Тэрнээс хин нэгэн хүн санаанаас ерөөсөө л заавч дарчид дөө хүний зүрх чи минутанд 60-аас 90 цохилдог шүү дээ тий. За 30 зараа тэгээ жоохон амарч байгаа дахиад 30 шүү заяа. Би үр тэгж бодож ийн гэж байгаа юм байхгүй гэж. Байхгүй тий. Дандаа нотлохотой юмнуудыг бол манай эмчнэр манай ялангуяа анагаахын салбарын хүмүүс маань бол тэгж ярьж тусламжуулалтыг үзүүлж байгаа. За нөгөө хахалтын тухай бас ярихгүй болохгүй байх гэж бодсон. Хүм ингээд биосошиал дээр контентод оруулдаг байхгүй манайх дээр. Тэгэн гот хүмүүсийн хамгийн сонирхдаг сэдв нь хахалт. Тий. Тэгэл маш чухал ингээл шигдээс тэгэл харуултын талаар ингээл постууд орохоор ер нь бол харьцангуй хандлтайг багтай. Тэгэл хахалт ингээл ороод ирэнгүүт хүмүүс ингээл доор нэгэл коммент хийчихэл чихэр идчихсэн чинь тэгж хахаал. Манай хөлтөстэй өхөө өгч байгаа л ингээл чимэг болцсон шүү дээ гэд ингээд түгээмэл юм байл. Түгээмэл маш түгээмэл. Тэгээ яг хөнгөн хахалтууд байна. Хөнгөн гэдэг нь болохоор бид нар нөгөө ингээл гацан гата юм мэдээд араасаа цохиулж мөхүүлж аваад гайг болчдөг. Тийм гайг болчдөг. Хүн хахалтууд бол заавал тусламж хэрэгтэй. Тэр одоо юмыг гаргахын тулд. Тэр үндсэндээ бид нарт нэг юм хоол иддэг улаан хоолой, хамсгал авдаг цагаан хоолой гэдэг хоёр төрлийн одоо хоол байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёрыг ингээд хооронд нь ингээд зохицуулалт гэдэг хийж идэг энд одоо эргэтнөө байгаа гэсэн үг. Тэ энэ таглам өгөрс энэ төр гээл тэ энэ ингээд юм залгих үед ингээд амьсгалын алийг нээх уу хаах уу гээл тэ. Гэтэл бид нар заримдаа ингээд яарч хооллох. Нөгөөдгөн чинь ажиллах боломж олохгүй шүү дээ. Амар хурдан алиста яарад энэ гяс гараад ирсэн чинь амар хурдан мэджин гутаа нөгөө амьсгал авдаг хоолоор нь гадны бит орчих. Цогтуу байх. Жишээлбэл одоо арх ус хүмүүс нэг бөөлчүүд бөөлцөн тахцаан гэдэг тийм яриа айгүйх явдаг шүү дээ тийм. Тэгээ энэ бүх тохиолдлууд дээр хүүхдүүд ялангуяа хүүхдийн ахалтууд бол хийхдээ хүүхдийн бас нөгөө амьслын дээд замын хөгжил бас их тодорхой сайн төвшөнд хүрээгүй байгаа. Учираас амархан тэгээд нөгөө энэ улаан хоолой хонаас хүртэл тийм чанга биш учраас гулгээд идэг шүү хүүхд чинь тийм бага нэраа хүүхдүүд чинь ингээд ирэхээр амьслын зам бүглэрх эрсдэлтэй. Тэгээ хамгийн зүгээр хөнгөн гэнүү гэдэг ялгахын тулд юу гэхээр одоо насан турсан хүнээс бол ингээд тийм кейсүүд айгүйх байдаг байхгүй. Манай сургалтын цуусан хүмүүс ярьдаг. Ингээл манай хүүхд байн шидэж байгаа л. Тэгэл нэг цаашаа харц юм бидсэн чи гинт эргэж хараад над руу ингээд юм хэлэхгүй ингээд нүүр нь улаачаад хөхөрчөд юм ярьж чадахгүй байхгүй ингээд ороод тэгэлц учраас. Тэнгууд эхлээд асуудаг. Хахаад байгаа мó гэхээр нөгөө чинь нэгдүгээрт яах нь ямар ч дуу аваа гарахгүй байвал энэ илүү хүнд зэргийн бүглэрэлт байна гэж үзгээд байгаа. Нөгөө өөрөө амьсгалаараа ингээд гаргаж чадахгүй. Зүр жижиг бүглэрэлтүүд байвал хүн өөрөө ингээд гаргачих боломжтой байхгүй. Хөнгөн хэлбэрүүдийн үед те. За тэгвэл хүнд хэлбэрүүдийн үед бид нар одоо яад юм бэ гэхээр Hamlet гэдэг мэслийн эмч боловсруулсан маневр буюу техник гэдэг байхгүй. Hamlet-ийн маневр гэдэг нэртэй. Маш алдартай. Одоо энэ техникийг орлох гэд гадуур нэг юм зарагдаад байна да тий. Тэгээ нэг бөглөө гаргадаг юм шиг. Ер нь бол үндсэн энэ стандарт одоо сургалт энэ үзүүлж байгаа техникийг орлохгүй гэж үзэж байгаа. Тий. Тэгэхээр шууд хүмүүс ингээд энийг инкээсээ илүү зүгээр төрүүлээд инкээс яг үнэ. Тэр нэг чухал байгаа даахгүй. Тэрнээс зарим хүмүүс ингээд нэг эрсдэлтэй гэдэг хэдэн хата одоо хиттэй нэг юм жижигхэн юм ингээд авцсан. Яг бодит байдал дээр тэр ажиллахгүй байх магадaltaй. Тийм шүү. Яг үндсэн нөгөө зориулсан компани Америкт байдаг илүү сайн бас тийм төхөөрөмжүүд бас байгаа. Нэлээд одоо өндөр үнэтэй. Тэгмэд хүмүүс яг нөгөө хүмүүсийн айдас дээр бас тодорхой хэмжээний ахлах мөхтэй болохоор за нэг жижиг юм хамаагүй авчигээд ирслээ. Хамгийн үндсэн техник бол энэ бол яг би нөгөө 0-оос 1 буюу нэлхас дээр харуулж байгаа шүү. Зүгээр хамгийн түгээмэл ах магадaltaй нөгөө 2-3 та нэг хүүхдүүд байна гэж бодоорой. Лего мега аваад амрууга хийдэг, мөлхтөг. Тэгтээ толгоогоо даацсан. Тэгэхээр үндсэн хамгийн ихний үйлдэл бол юу юм бэ гэхээр энэ хоёр далны хооронд 5 удаа ингэ цохилдог. Одоо ингэж цохих юм биш үү? Яг зөв. Гаргаж урагшаа ингэ дүрслэж. Уруудуу ингээд хөлн дээрээ ингээд хэвтүүлж байгаа доошоо ингээд байлгаж хагаад
мэдээж гимтэхгүй. Тэгтээ сул байж болохгүй. Ингээд 5 удаа даралттай цохин ингэж цохин. Тэгээд дараагийн үйлдэл бол юу гэдэг вэ гэхээр яг насан турсан хүн дээр ч гэсэн ерөөхдөө адилхан. Энэ хүйс аюулхаа хоёрын голд гэж үздэг. Тэгэхээр хүнийг араас нь ингээд тэмтрэнгуутаа хүйсийг олоод тэгээд аюулхаа хоёрын голд ингээд гараа хатгаж жагаад ингээд байрлуулад хүйсний дээр аюулхааны доор. За. Ингэж байрлуулангуудаа эсрэг талын нэг гараараа ингээд түгч гэдэг аахгүй нэг тэ түгж. Тэгээд дотогш дээш чиглэлтэй ингээд огцон татах юм байна. Араас нь ингэж тэ. Зарчим нь бол юу гэхээр нөгөө өрцгийг ингээд цэжнүүндээ ингээд цочроод тийм байна. Тэгээд ингээд агаарын урсгал үүсгээд гадыг гаргах. Битээ гаргах юм. Ингээд 5 удаа хийгээд гарахгүй л ихний үйлдэлээ тав гэдгээр хий. Тэгээд гаргаж чадахгүй байгаад тах юм бол энэ хүүхд ухаалтаад тэгээд кикбоксийн улмаас ерөөхдөө зүрх зогсноо гэсэн үг. Тэгээд зүрх зогсвол нөгөө CPR-а хийн. CPR-а хийж гэл. 30 дарна 2 удаа амьсгал өгөх юм процесс өгөх. Манай хүүхэд нь жоохон багт юугаад би наадах чинь бас ойлгохгүй байсан. Яг ингэж мэдгүй. Ингэж мэнгээл. Тэгээд би шууд яасан бэ гэхээр зүгээр гам руу гараа игээл ингээл татаад гаргаад ирсэн. Өөр ямар сонголт надад байхгүй юм чи би бүр гэлстэй хүн чи яг цагаад болохоор ингэж ингэдэгчгүй юм байлээ шүү дээ. Араас нь зогч үзэж байгаа хоёр тэгээ байхгүй болгоод шууд амраар ингээ гараа шууд ингэж хийж байгаа л ингээл татаад гаргаж ирсэн. Яг зөв. Одоо энэ ингээд энэ түнхөөстэй шамслын дээд зам, энэс доош шамслын доод зам. Тэгэхээр ингээд залгуур дээр харагдаж байна гэдэг чинь наана байгаад байна гэсэн үг байхгүй юу? Ихэнхдээ юу гэдэг вэ гэхээр жишээлбэл урт бүлэх мах. Тийм. Нөгөө ингээд хоорондоо холбоотой. Эхний хэсгийн залгичингод дараагийн хэсэг нь ингээ улаан холоо дээр ирээд наатлын хэсгийн залгуур дээр ингээ гацсан. Тэр тохиолдол бол гар хийж болно. Гэхдээ бас тодорхой техниктэй. Нөгөө шууд чигээрээ ингээд гар мараа хийхээр цаашаа түлхэх чинь. Болж доошоо болгож байгаа бол ингээл татсан да битгэс ёо амар байсан. Одоо манай 103-ын дөрвөлжлөмжийн машинууд дотор бол нөгөө юм чимхүүрүүд, твизрүүд байгаа тэднэр ингээ авч болно. Ихэнхдээ хүмүүс бас ингээд гараа хийж байгаас цаашаа түлхэгцэн тохиолдод байдаг. Тиймээс аль болох жижиг хурууг завжиг дагаж оруулаад хэлний ард дор нь оруулаа ингээд татах хэрэгтэй. Шууд чигээрээ бас түлхээд цаашаа оруулах боломжтой байдаг шүү дээ. Тэгэхээр хөөхлөн тэр дээр айл хорооч жижигхэн орохоор байна ингээд эвтэйхээ аваад ингээд гаргаад ирэх боломжтой бол чимхүүр ашиглаад тэндээс нь ингээд татаад авах те. Зүгээр humгүй гараа их юм бол бас шууд цаашаа түлхэж. Бүр цаашаа оруулах юм бол бас байгаад байгаа гэсэн. Би нэг ийм сонсч байсан гоо ундааны одоо бүглээнэ ингээд хүүхэд залгичаар бүр ингээд хөхөөд тэгээд юу яаж исэн юм тэгэл авралгүй болчихдаг. Тэр ундааны бүглөө гэдэг чинь бидний өөдөө зүгээр л ундааны таг. Одоо жишээлбэл амьсгалын зам руу орохын нь бол хахалт. Хоол босролт зам руу гадны битүүд бас орж болно. Залгичтэй шүү дээ. Одоо товчин зай. Тэгэл янз бүрийн жижиг зоос мос ч юм уу те. Тэгэхээр тэр бол заавал нөгөө эмчийн хяналтайгаар эрентхэн зураг аваад гадны бит маань хаана явж байна гэдгээс шалтгаалж тэрийг гарах одоо эмчийн хяналтайгаар дурангийн процесс юм уу те. Тэгээд тодорхой бас хүлээгээд өтгөнөр гарах боломжтой байна уу гэдгийг эмчийн хяналтанд ор тэд нар л явдаг гэсэн үг байна. Тэгээд товчин зай энэ төр бол их аюултай гэж үздэг. Түлээд одоодны саст маст ингэ шууд гинтэг аюултай байгаа. Тийм. За стах баярлалаа нөгөө нэвтрүүлгийн маань цаг дуусч чинь. Тэгээд өнөөдөр бүр цаг яасны ч мэдсэнгүй ер нь өнгөрчлөө. Тэгээд үнэхээр гой сонирхолтой яриа өгсөнд өстө маш их баярлалаа танд. Хаас өөрөө нөгөө багшхан болохоор ч тэр юм уу айгүй ойлгомжтой ярьж өглөө. Бид гурвч баг ингээд амраа амгаачлаа шүү дээ. Ингээд суулаа. Түрэн бидэд чинь бас зүгээр та гуравтайгаа бас гоё ярьсан. Түрэн бидэд чинь наадлаа чинь зөндөө ярьсан байхгүй. Ер нь ингээд анган шатны мэдхээр байна уу тоонор гэсэн чинь энэ хоёр бол баг мэдтгүү. Би ч одоо нэг бас нэг яах вэ те нэг жүжигчин бас олон хөвгттэй хүн чинь бас жижиг юм мэдээлээ л дээ. Сая бид чинь бас нэг төрхийн тухай олон ангид 14 ангид кинонд тавсан юм би. Одоо ингээд сүүлийн зураг өнөөдөр дуусч байгаа юм. Зөв. Тэгэнгүүт чинь нөгөө нэг яг тэрийг юу байсан байхгүй. Бид нар чинь яг ингэж амьсгалыг ингэж өргөх мөрөх дасгал ингээл бүх тем юмд чинь бид нар чинь бас орж сургалтанд нь хамааруулж байгаа тэрэнд чинь тоглож байгаа шүү дээ. Тэгээд ерөнхий бас жоохон мэдлэг байсан. Тэгээд бас мэдэхгүй юмуд яралтай тусламж ихээр бол мэдэхгүй юмуд маш их байна л да. Тэгээд ямар ч байсан маш гоё мэдээлэл өгсөн танд бүр маш их баярлалаа. Маш их үнцэнтэй яриалаа. Танд маш их баярлалаа. За баярлалаа. Та хэдтэй бас баярлалаа. Та нөгөө үзэгчтэй бас хандаж сануулгах ч юм уу, уриалгах ч юм уу гэх юм байвал хэлээч. Тий. Нөгөө дэлхийн урай байгаа 2030 он хүртэл хүн болгон нөгөө зарим улсууд бол бүр хүн амынхаа тэдэн хувийг
анхны сүлэмжийн мэдлэгтэй болчвол гинтийн нас баралт хэдүүгээр бууруулна гэсэн зорилт тавьсан байдаг бол суудаж байдаг. Тийм учраас хүн болгон боломжийнхаа хэрээр энэ анхны сүлэмжийн сургалтанд хамрагдаж эрүүл мэнд аюулгүй байдлаа хангаж гэртээ ажлын байран дээрээ автомашин дах анхны сүлэмжийн бүртлэнийг шалгачаарай. Гэрт чин хүүхэд ойр зургийн бас асуудал үүсвэл надад орох боох материалууд байгаа илүү юу илээ гэдэг дээр анхаараарай. Тэгээд хамгийн гол нь нөгөө нэг өрөө үг гэдгийг анхны тусламж амь аварна гэдэг үгээр тэгээд энэ юугаа дуусгая. За. Өрсөнд баярлалаа. За баярлалаа. За Энийг баярлалаа. тайлбарлаж Тийм. Тэмдэглэлийн хамтдаа дуусгачих төхөө. За тий. За тэгээд өнөөдөр бид бүхэнтэй хамт байсан үзэгчтэй бас хоёр хөтлөгчтэй хоёр дүүтэйвэ. За таныг бас хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд баярлалаа. нэвтрүүлгээ дуусгая. За тэгээ өөрөө манайхан ингэж хэлдэг юм аа. Терминал нэгтэг гингүүт бүгдээ таныг хөтлөн гэж хэлээд тэгээд бас тэгээд дөрөв хамт нэвтрүүлгээ. Гурлаа таныг хөтлөн гэж хамт хэлсэн шүү. За. За. Терминал нэгтэг таныг хөтлөн. Баярлалаа. За. Баярлалаа.